Сайн мэцэн үү, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд Sephora онлайн дэлгүүрээс хэрхэн бүтээгдэхүүн захиалах талаар видео оруулж байгаамаа. За нэгдүгээрт нь Sephora-гийнхаа онлайн дэлгүүр рүүгээ нэвтэрч орно. Үүний дараагаар хэрвээ танд бүртгэлтэй хаяг байдаг бол та өөрийн нэг бүртгэлтэй хаягаараа нэвтэрнэ. Хэрвээ танд бүртгэлтэй хаяг байхгүй бол create an account гэд бүртгэл үүсгээд хандчих болдог. За, Sephora онлайн дэлгүүрийн давуу талууд гэвэл маш олон төрлийн брэндүүд байдгаараа давуу талтай. Тийм учраас та одоо хэрвээ Fenty Beauty-гээс юм захиалгаж байгаа бол тэдний сайт руу ороод NARS-аас бол NARS руу ороод ингээд байх шаардлагагүйгээр энэчнээс бүх юмаа захиалаад нэг хүргүүлчих болдог шүү. За, энэ болохоор яг ямар брэндүүд байгаа вэ гэдгийг харуулсан байна. За, би та бүхэнд яг хурдан байх үүднээс яг хэрхэн бүтээгдэхүүн захиалах талаар оруулжээ. Би бол өөрийнхөө бүтээгдэхүүнүүдээ хямралтай байх үед нь захиалчихсан. Тэгээ миний бүтээгдэхүүнүүд бол замдаа ирж байгаа. За одоо жишээлбэл би танд Fenty Beauty-гаас крем захиалж үзүүлье. За Fenty Beauty-гийн яг энэ Pro Filter Soft Matte Longwear Foundation гэдэг энэ foundation болохоор яг тэг 2018 оны ихэнх хүмүүс одоо Beauty Expert гэдэг ийм номинад төгөлсөн байдаг. Тэгээд та энэ маш олон төрлийн өнгөнүүд байгаа. Энэ өнгөнүүдээс яг өөрийнхөө өнгөтэй, өөрийнхөө нүгээр арсны онцлог таарсан өнгөө сонгож чинь. Үүний дараагаар add to basket гэд өөрийнхөө сагсандаа нэгждэг. За ингээд нэгжсэн. За энэ захиалга хэрхэн худалдаж авах вэ гэх юм бол худалдаж авахдаа одоо таны сагсан дахь байгаа бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ энэ бүтээгдэхүүнүүд харагдаж байна. За үүний дараагаар яг энийг худалдаж авъя гэдэг яг худалдаж авах процесс нь болохоор одоо ингээд эхэлждэг. За яг худалдаж авахын өмнө одоо таны нэр овгийг асуув. За жишээлбэл миний нэрийг суултаа овг чи гэж биччихье. Харин одоо би болохоор нөгөө Coco Cargo гэдэг Монголын тийм каргоны газар байдаг. Тэр каргогоор юм авдаг. За тэгээд тэр карго маань болохоор та ингээд өөрийнхөө овг нэрний артал өөрийнхөө утасны дугаарыг нь тэмдэглээд өгч өрөө тэ. Тийм бол бид нар одоо захиалга таны захиалга гэхэд хурдан шуурхай холбогдоход боломжтой байдаг шүү гэд хэлцүү байдаг учраас би одоо ингээд овг нэрнийхээ артал өөрийнхөө утасны дугаарыг дандаа тэмдэглэждэг байгаа. За энэ дээр phone гэж асууж байгаа. Энэ дээр болохоор та яг тухайн каргоныхоо утасны дугаарыг биччих хэрэгтэй Америкийнхаа. За тэр каргоныхоо мэдээллийг авахын тулд Coco Group CUS энэ сайт руу нэвтэрч ороод хамгийн доор хэсэгт нь бидний хаяг болон утасны дугаарын мэдээлэл нь байдаг. За утасны дугаар нь болохоор энэ дугаар байна. Нэг нь шууд coffee.com шигээ паст хийчихнэ. За мөн адил алдаа гарахгүй тулд энэ хаягийг нь ч гэсэн ингээ copy paste хийжүүлэх зүгээр. Бид нар магадгүй аваачиж байгаа хугацаанд алдаа гаргачих магадгүй учраас. За ингээ бүтээгдэхүүнийхээ мэдээллийг оруулчлаа. Хэрвээ та ингээ бичсэн байх юм бол таны алдаа засаад бас ингээ гараад ирдэг юм чи одоо нэг zip code нь болохоор 9 4 шүү гэдэг. Ингээ гараад ирсэн баг байна. Нэг нь сонгоод оруулчихнаа. За ингээд та нөгөө каргоныхоо утасны дугаараар нь хаягийн мэдээллийг нь оруулсан. Үүний дараагаар энийгээ дараа нь дахиж ашиглахын тулд та save and continue гэдэг хэсгийг дарчиж болно. За үүний дараагаар таныг бүтээгдэхүүнээ хэрхэн худалдаж авах вэ гэж асууж байна. PayPal-аар худалдаагаа хийх үү, Klarna энийгээр хийх үү? Нэг бол Visa картаар хийх үү гэж асууж байна. Тэгвэл та болохоор add new Visa card одоо картны мэдээлэл, кредит картны мэдээлэл эвчээ оруулж өгнө. За энэ картны мэдээлэл гэдэг нь болохоор яг картн дээр байдаг тийм энэ дээр байгаа 16 орныг эвчээ оруулж өгнө. Үүний дараагаар энэ болохоор яг тухайн картн дээр байгаа эвчээ байгаа энэ хугацаанууд нь болохоор яг хизээ дуусах вэ гэдэг юм хугацаагаа оруулчихна. За картаа эргүүлээд картны арталт нэг 3 оронтой байдаг. Тэр 3 оронтой тоогоо энэ хэсэгт оруулж өгнө. За ингээд та бүх мэдээлэл өмнө рүү оруулсны чинь дараагаар энэхүү цонх гарч ирнэ. Энэ place the order гэдэг товчлуурыг дарснараа таны захиалга чинь хийгднэ гэсэн үг.
За энэ захиалга хийхдээ таны данснаас яг энэчээ дээр бичсэн одоо хасагт нь тэгээд нөгөө нэг яг энэ уулын таны бүтээгдэхүүний чинь үндсэн үнэ нь болохоор $307 болсон. Шиппинг буюу хүргэлтийн үйлчилгээ нь болохоор үнэгүй. Харин такс гээд 2917 гэж орчсон байгаа. Энэ нь болохоор яг Америкийн мужуудад өөрсдөө өөрсөн гэсэн таксын хувьд байдаг. За миний захиалж авч байгаа газар болохоор Лос Анжелес болохоор такс нь болохоор 9.5% байдаг. Учраас энэ мөнгөнийхөө 9.5% танд такс болж ингэж нэмэгдэж ордог шүү. За тэгээд ингээ Флэстэй ордож дараа захиалгын амжилтаа хийгдсэний дараа таны бүртгэлтэй мэйл хаягдчих чинь мэйл очно. Таны одоо ийм дугаартаа ордож чинь одоо амжилттай баталгаажлаа гэд ирдэг. За ингээд баталгаажсны дараа эдгээр одоо таны бүтээгдэхүүнүүдийг чинь агуулгаасаа нэгтгээд нэг одоо хайрцагт хийгээд яг одоо хүргэлтийнхаа Америк дотор хүргэлтийнхаа машиныг хүлээж эхэлдэг. За тэгээд тухайн хүргэлтийнхаа машин нь бол ирээл одоо нэг тогтмол хүргэлт хийж байгаа. Тэр нь ирээд таны бүтээгдэхүүн хүргэлтэнд гарна гэсэн үг. За хүргэлтэнд гарсныхаа дараа одоо энэ tracking number гэдэг танд өөрийн гэсэн тийм код очдог. Энэ кодоор та өөрийнхөө бүтээгдэхүүнийг хаана явж байгаа вэ гэдгээ хянаад авах боломжтой. За тэгээд мөн таны бүтээгдэхүүн хүрэгдсэний чинь дараа энэ дээр delivered гэдэг ингээд хүрэгдсэн шүү гэдэг нь мэдээлэл нь ирчдэг. За мөн таны бүртгэлтэй мэйл таны одоо энэ ордер чинь очсон байгаа шүү гэдэг мэдээлэл мөн давхар очтгоо. За ингээд таны бүтээгдэхүүн чинь хүрэгдснийхаа дараа та одоо Монгол дахь одоо Америк дахь тэр Монголын каргоны газар хүлээж авсан уу гэдгийг харахын тулд энэхүү кодыг одоо Америкийн одоо захиалга хийсэн Coco Group US ишээ ороод ачаа шалгах хэсгээс нь та шалгачиж болдгоо. Энэ хэсэгт нь болохоор таны нөгөө нэг бүтээгдэхүүн чинь хүлээж авсан уу, хэдэн килограмм байна, хэдэн доллар та одоо шиппиндээ төлөх хэрэгтэй юм байна тий. Хизээ бүтээгдэхүүн чи ирэх үү гэх мэтчлэн мэдээллүүдээ эцэнээс авах боломжтой. За ингээ харахад таны ачааны дугаарыг өгсөн 2 ширхэг бүтээгдэхүүн авсан байна тий. 2 хайрцаг бүтээгдэхүүн авсан байна. За тэгээд таны нэг төлөх дүнчин болохоор $19.2 та төлөх юм байна гэдгийг харуулсан байна. За энэ бүтээгдэхүүнүүд маань болохоор маш их жинтэй бүтээгдэхүүнүүд байгаа. Хэрвээ та ингээд хөнгөө ганцхан ширхэг одоо нэг крем захиалах юм уу тийм бол тэр чинь одоо бүр одоо хэдэн төгрөг төлдөг вэ гэх юм бол ойролцоогоо тийм $4 ч юм уу төлдөг байгаа юм шүү. Энэ болохоор одоо бид одоо 3 хүний захиалга учраас ийм их жинтэй байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүд маань Америкаасаа гараад Монголд ирэнгүүт таны утасны дугаар руу энэ каргоны газраас залгаад та очиод авах боломжтой.